Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. За энэ удаагийн уншлагын сэдэв болохоор яг таны жинхэнэ potential юу вэ? Жинхэнэ потенциал чинь юу вэ гэдэг юм. Өмнө нь хийж байгаагүй сэдвээр энэ уншлагыг хийх гэж байгаа. За тэгээд энэ уншлага яг яаж явагдах вэ гэхээр би эхлээд болохоор ерөнхий ингээд энергийг шалгана. Ерөнхийдөө юу н одоо таны энерги ямар байгаа, та өөрийгөө юу гэж бодож байгаа, тэгээд тэр бүхэн гараад ирнэ. За тэгээд таны яг жинхэнэ авиас, жинхэнэ potential чи юу юм бэ гэдгийг дараа нь харна. За тэгээд таны дээд би буюу higher self гэж хүн болгонд байгаа. Одоо 5D ертөнцид байж байгаа таны илүү төгс хувилбар гэх юм уу? За таны дээд би чинь таныг яг өөрийнхөө юугаар бахархаасаа гэж хүсэж байна. Ер нь дээд би чинь танаар одоо яг юун дээр бахархаж байна. Танд яг ямар урам зориг өмөр байгаа юм. Тэрийг харах болно. За нэмэлтээр болохоор бид нэр яг юг харах вэ гэхээр за яг таны нэг ингээд хүсэж байгаа, бодож байгаа нэг хүн чинь таны талаар ер нь яг ямар үзэл бодол байр суурьтай байд юм бэ гэдгийг харна. Яг бүх хүмүүсийнх гэж болвол үзэхгүй, илүү жоохон specific те. Та өөрөө яг хэний бодлыг мэдмээр байгаа. Таныг яг юу гэж хардаг вэ те? Яг тэр талаас нь хэний бодлыг мэдмээр байгаа. Тэр хүний таны талаар харах өнцөг ямар байгаа вэ гэдгийг харна. За тэгээд та өөрийнхөө потенциалыг одоо магадгүй ингээд яг YouTube-ийн уншлага хийгээд явж хахад потенциалтай ер нь жоохон хүрээгүй байна. Энтэр гэх юм бол ер нь потенциалаа илүү сайжруулж, нэмэгдүүлж, ахиулахын тулд та яг юу хийх хэрэгтэй юм бэ? Яах ёстой юм бэ гэдгийг харна. За тэгээд таны next glow up юу байх вэ гэдгийг харна. За тэгээд сахиуснуудын зүгээс яг таны одоогийн нөхцөл байдалд ер нь яг ямар зөвлөгөө өгч ийн вэ гэдгийг харах болно. За энэ удаа болохоор би 3 пин бэлдсэн байгаа. За нэгдүгээр бүлэг болохоор энэ зүрхтэй пин. Тэгээд би гоё сонирхолтой байлгах үүднээс бүх картнаасаа тэргуун сава буюу Ace of Wands-ыг сугалсан байгаа. Маш ирч хүчтэй, амбиц, эр зоригийг бэлэгддэг үзэр. За тэгэхээр нэгдүгээр бүлгийнхний пин нь яг энэ зүрх. За тэгээд та бүхний Ace of Wands ийм зурагтай байх нь байна. За энэ бүлгийг сонгож байгаа л нэгдүгээр бүлэг болно. За хоёрдугаар бүлэг болохоор энэ хохмоо толгой. Галтай тэгээ хохмоо толгой. За хоёрдугаар бүлгийнхний Ace of Wands нь болохоор энэ карт, энэ эмэгтэйтэй карт. За энийг сонгож явах юм бол хоёрдугаар бүлэг болно. За гуравдугаар бүлэг болохоор энэ хөөрхөн элбэнх. За гуравдугаар бүлгийнхний тэргуун саваа нь энэ тэргуун саваа байх болно. За ингээд хамгийн татагдж байгаа ер нь бол одоо хүзрийн яг зураглал байж иж болно. Хүзрийн арт талын хэсэг байж иж болно. За тэгээ пин. Ингээд энэ гурван хостол гуруула та яг нэг л бүлэгтэн татагдж байх юм бол маш сайн. Яг л таны бүлэг мөн байх магадлал нь өөрөө маш өснө гэсэн үг. За ингээд бүгдээрээ уншлах руугаа орцгоё. Яг эхлүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ бор өнгийн картыг энэ зүрхтэй пинтэй цуг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор яг энэ нэлээд гэгээлэг өнгийн хэсэгт нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн одоогийн яг ерөнхий энерги ямар байна вэ гэдгийг харж байгаа. За энэ хар өнгийн хэсэгт нь болохоор таны яг жинхэнэ потенциал чинь хаана байгаа юм бэ? Яг юу юм бэ гэдгийг харах болно. Тэгж асуугадаас нэлээд сонирхолтой юмнууд бууж ирж байна. За ямар ч байсан гэсэн одоогийн энерги рүү орцгоё. За ингэж асуухад болохоор нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань угаасаа айгүй юм гал цогтой хүмүүс гэх юм уу? Гал орд бол бүр маш хүчтэй байна. Арслан, хонь, нум, за тэгээд ихэр хумх, жинлүүр. За мэлхийний орд бас нэлээд хүчтэй байна. Загасны орд бас хүчтэй байна. Гэхдээ одоо яг ингээд яг мах бодоор нь ярих юм бол магадгүй ингээд таны төрсэн одоо ордны натал чарт дотор ч маш их хүчтэй галнууд байдаг байх боломжтой. Аль эсвэл одоо төрсэн жил байгаа штэ илүү одоо манай
өрнөний зурхаа энэ төр болоод явлаа гэхэд одоо яг гал бичжил ч юм уу гал үхэржил энэ төр гэж хэлдэг штэ. Яг тийм жилүүдэд төрсэн хүмүүс бас байх магадaltaй. Угаасаа маш өөртөө ихтгэлтэй хүмүүс, хүчтэй хүмүүс. Яг одоогийн нэрийг бол тэгж харагдаж байна. Тэгтээ ингээд нэг юм яг ерөнхий агуулгыг нь хэлэх юм бол маш хүчтэй хэрнээ жоохон юм зогсчихсан байдалтай байгаад байгаа. Ингээд гал бүр өшөө ингээд дүрлзээд асгаад ахад те жоохон хүчил төрөгч байхгүйгээс болоод ингээд гал нэг бүхтөгтөө яг нэг тиймэрхүү байдалтай байгаа юм шиг одоогийн нөхцөл байдал бол харагдаж байна. Нэгдүгээр бүлгийнхнийг харахад ингээд нөх их ирээдүйдээ зовоол, шаналал те ерөөсөө ингээд сэтгэлээр унаад ч юм уу ямар нэг юм дээр гутраад зовоод байгаа юм байхгүй. Гэхдээ нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө мэдж байгаа ямар нэгэн зүйлийг орхих ёстой болцсон гэдгийг аягүй сайн мэдж байна. Би ингээд амьдралдаа өөрчлөлт хийх ерөн цаг болцсон. Хэрвээ таны яг хийж байгаа, эрхэлж байгаа ажил чинь танд таалагддгүй бол энэ ажилласаа гарах хэрэгтэй, шинэ ажилд орох хэрэгтэй. Амьдарч байгаа орчин одоо тий улс орноосоо уйдаад залхаж байгаа болвол өгж байгаа үр өгөөж нь танд ингээд дуусж байгаа юм шиг санагдаж байгаа бол шинэ улс орныг зорих цагнаас болцсон гэж бодоод байна. Яг л нэг юм шинжилэлт хийх хэрэгтэй цаг нь ирсэн. Гэхдээ тэрийгэ зүгээр одоохондоо хийж чадахгүй байгаа. Энийгаа ч өөрсдөө мэдж байгаа ийм байдалтай бол байна. Тэгээд амьдрал яг ингээд нэг юм нэгэн хэвийн байдалтай байгаа юм шиг нэгдүгээр бүлгийнхэнд яг одоо л санагдж байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Гэт нөх их муудаад байгаа юм байхгүй. Нөх их үсрээд те учиргүй аягүй айхтраад явдалтай байгаад байгаа юм байхгүй. Бүх зүйл ингээд жоохон яг алтан дундаж ингээд байгаад байгаа. Тэгэнгүүт яг ингээд сонирхолтой байдал ч юм уу өшөө илүү ингээд comfort zone буюу тухтай байдлаасаа гараад хичээх, зүтгэх, өөрийгөө дайчлах нэг тийм шаардлага байхгүй нөхцөл байдал дотор ингээд байгаад байна гэж болвол гарч ирж байна. Тэгээ гол нь нэгдүгээр бүлгийнхэн маань энийг бас өөрсдөө аягүй сайн мэдж байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Three of Cups доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг л яг одоогийн байгаад байгаа миний амьдралын нөхцөл байдал. За зүгээр ерөнхийд нь хэлэх юм бол яг одоогийн нөхцөл байдал миний яг хүсэж байгаа зүйл биш ээ гэдгийг аягүй сайн мэдж байгаа. Гэхдээ өөрчлөлт хий гэж одоохондоо нэг их яарахгүй байгаад байгаа харагдаж байна. Учиргүй ингээл өөрчлөлт хийх танд ямар ч боломж байхгүй, ямар ч шийдэл гарц гаргалгаа байхгүй ч юм уу тий. Тэгээд тэрэндээ ингээд шаналаад байгаа юм байхгүй. Зүгээр нөгөө талаас нь харах юм бол бас хит өөдрөг байдалтай биш байна. За ер нь би ингээд одоо айгуугой аз жаргалтай бай, өөрийгөө сонгоё, нэгдүгээрт тавья тий. Ер нь би хаана байвал аз жаргалтай байхаар байна. Юу хийвэл миний сэтгэл дүүрхээр байна. Өөртөө тэрийгээ л сонгоё гэд ууг нь бол ингээд айгуу тийм юмн дээр ингээд сандардаг, яардаг хүмүүс байгаа даахгүй. Гэтэл за одоохондоо бол ингээд байж хаад зүгээрээ. Магадгүй би өөрчлөлт хийлээ гэхэд үр дүн нь миний бодсон шиг гоё гарахгүй байж иж магадгүй гэд ингээд нэг тийм өөрсдийнхөө хүчийг, өөрсдийнхөө потенциалыг мэдсээр байж иж ингээд дараад нэгэн хэвийн нөхцөлд байлгаад байгаа. Тим энергитэй бол байна. Тэгээд хэрвээ одоо яг нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст ингээд мөнгө санхүүгийн асуудал байгаад байгаа бол ер нь бол ашиг орлого ингээд орж ирж байгаа ч гэсэн тэгээ буцаад гараад явчихдаг тий. Нэг л ингээ мөнгө төгрөг тогтож өгөхгүй, өсөж өгөхгүй байгаа бол аль эсвэл ингээд эргэн тойронд байгаа хүмүүстэй, ойр дотны хүмүүстэй яг хүссэн хэмжээндээ үнэлэгдэж бас чадахгүй байгаа болвол ер нь ингээл зундаа асуудлууд байгаа хүн болгонд янз тий. Тэрнээсээ яг яаж гарах вэ гэдгээ нэгдүгээр бүлгийнхэн маань ууг нь аягүй сайн мэдж байна. Яг зөв гарц гаргалгаа нь бол ерөөсөө ингээд нэг шин зүйл сурах. За шинэ ажил карьер эхлүүлэх, шинэ хамт олон найз нөхөдтэй болоод явах. Ялангуяа одоо ингээд нэг юм сурах, мэдлэг боловсролоо хөгжүүлэх тэр тал дээр аягүй юм зөв үе ирчээд байгаа гэдгийг мэдж байна. Гэхдээ яагаад ч юм энэн дээр нэгдүгээр бүлгийнхэн маань өөртөө итгэлгүй гэхээс илүүтэй жоохон эготой хандаад байна гэж хүзүр дээр гарч ирж байна. За би энэ хүртэл явчаад тий одоо ингээд жоохон амьдралын хэв маяг ингээд удаашраад би өөрөө жоохон burnout энтер болоод ядраад эхлэх үедээ шууд ингээд одоо жоохон хүмүүстэй зэрэгцээд ч юм уу ингээд буцаад ямар нэгэн ажилд шинээр орох, ямар нэгэн байдлаар дахиж шинээр сурах эн чинь өөрөө ингээд нэг тийм
зөв зүйл биш штэ. Би урагшилсан биш, илүү хойшилсан болчихно гэдэг тийм харах өнцгөөс хараад байна. Тэгээ яг шин зүйл сурахад амьдралаа нэг тийм шин ингээд мөрнөөс шин хуудаснаас эхлүүлэхэд те нэгдүгээр бүлгийнхний маань эгоо айгу хоошин татаад байгаа байдалтай байна. Энэ бол бас нэлээд анхаарал татаж байна. За тэгээд ерөнхий энергиудыг харах юм бол одоо болохоор яг нэг юм хүч гаргаж тисээд байгаа үе дээрээ байгаа гэх юм уу? Яг ингээд нэг юм урагшлах биш, урагшилж ингэж дайрж, давшиж тэг юм хүн хийж бүтээх биш. Эсэргээрээ яг ингээд тисээд нэг юм зогсон нөхцөл байдалд орох бас тийм ч тухтай гоё биш байгаад л харагдаж байна л да. Гэтэл яг ингээд за миний өдөөс ямар ч сорилтууд ирсэн, ямар ч асуудлууд гарч ирсэн. Би яг ингээд нэг тийм урагшлах ёстой биш, яг тисэх ёстой үе гэд ингээд гаднаа бол яг юу ч болоогүй юм шиг. Та угаасаа хүчтэй, өөртөө итгэлтэй, гоо үзэсгэлэнтэй, амжилттай байж чадж байгаа. At least бүр ядахтаа тэгж харагдаж чадж байгаа. Гэтэ энэ нь бол танаас амар их дотоод сэтгэлийн хүч ингэж шаардаад байгаа байдалтай байна. Тэгээд яг цаашдынхаа ирээдүйд угаасаа ингээд нэг урт хугацааны ирээдүйд ирэх 1-3 жилийн хугацаанд ч юм уу яг юм төлөвлөгөөгөө одоо боловсруулж байгаа үе байна. Яг ингээд нэг юм ургац хураахын өмнөх үе шиг юм шиг тэгэж болвол харагдаж байна. Тэг яг ингээ хүзөрнүүдээс айгу тодорхой гарч ирээд байгаа байхгүй. Би нэг яг нэг гоё ингээд базаад тайлбарлчих юмсан. Нэгдүгээр бүлгийнхэн маань угаасаа маш ирч хүчтэй, өөртөө итгэлтэй, яг хүсэх юм бол юу ч хийж чадах, юу ч авч чадах, хааж хүрч чадах хүмүүс хэрнээ нэг тийм айдсаасаа болоод биш, өөртөө итгэлгүй байдлаасаа болоод биш, зүгээр нэг юм жоохон энергигүй байгаад байгаа учраас жоохон цогсонго нэгэн хэвийн байхыг ингээд сонгоод байгаа ийм үе дээрээ бол яваад байгаа харагдаж байна. Энэ нь бол яг таны хүсэж байгаа зүйл биш. Танд хэцүү байгаа юу байгаа тий. Энийг өөрсдөө аягүй сайн мэдж байгаа. Гэхдээ ингээд цаашаа юмсыг өөдрөөр харъя, зориг гаргая. Нэг л том өөрчлөлт хийгээд тэгэхээр зүгээр ингээд нэг тийм энергигүй, хүсэлгүй гэж хэлэхэд бол бүр болно. Нэг тийм үе дээр яваад байгаа харагдаж байна. За одоо болохоор яг таны жинхэнэ потенциал чинь юу юм бэ гэдгийг асууж байгаа. Тэгэж асуухад болохоор угаасаа нэгдүгээр бүлгийнхэн маань нэг юм нэгэн хэвийн зогсонх нөхцөл байдалд ерөөсөө байж болохгүй. Угаасаа ингээд нэгэн хэвийн бусадтай адилхан нийгмийн нийтийн жишгээр амьдрах гэж ирсэн хүмүүс ерөөсөө биш гэж гарч ирж байна. За энэ болохоор зүгээр ингээд надад орж ирж байгаа жишээ. Гэхдээ бараг ингээд хүзөрнүүдээс харах юм бол нэг юм хувьсгал энтер хийдэг хүмүүс байдаг да. Бүр тийм хэмжээний өөрчлөлтийг энэ нийгэмд амьдралынхаа хэв маягаар, ажил мэргэжлэр хийж бүтээж байгаа зүйлсээрээ ингээд бүтээх гэж ирсэн хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Тэгээ надад бүр яг ийм мессеж орж ирээд байгаа байхгүй. Таны потенциал юу юм бэ гэд тэгэхээр нэг юм амархан нөхцөл байдалд дэлгэрч дэлбэлэх ийм хүн ерөөсөө биш. Харин ч эсэргээрээ ингээд хинч давж гарч чаддгүй, хинч дийлдэггүй, тийм маш юм стресстэй, хатуу хэлэхэд ямар ч боломж байхгүй газраас та яг ингээд маш хүчтэйгээр үндэслэж ургаж гарч ирж чадах хүн юм байна. Аль эсвэл ингээд ямар ч боломжгүй хүмүүст нэг юм боломж бас өгөх хүчтэй гэх юм уу да. Гэхдээ тэгэл тэндээ ингээд байгаад байна гэсэн үг биш. Нэг тийм өөрчлөлтийг хүмүүст авчираад дараагийн өөрчлөлт хэрэгтэй байгаа хүмүүст, шинжилэлт хэрэгтэй байгаа хүмүүс рүү ингэж явах ёстой. Тийм потенциал нэгдүгээр бүлгийнхэнд маш хүчтэй байна. За энийг жоохон амьдралтай ойрхон болгоод жишээ авах юм бол ингэж гарч ирж байна. Юу мэрэ. За ингээд нэг компаниг байгуулга байлаа гэж бодъё. Ингээ маш юм хуучин сүг ажлын хэв маягтай хүмүүсийнх нь одоо ингээд тарих толгойн юусэн ингээ ажиллахаа болцсон гэх юм уу да.
Ерөөсөө юм өсөлт хөгжилт байхгүй газар за та удирдах түвшний ажилтан болж очлоо гэхэд тэр газрыг ингээд бүтэн реформ хийгээд бүр ингээд доод суурнаас нь дээшээ хүртэл ингээд ер нь бүх юмн дээр нь өөрчлөлт авчираад за бараг л ингээд дампуурах гэжсэн компаниг ч юм уу те эргээд хөл дээр нь босгоод за тэгээд ингээд ажиллаж агаад окей за энд миний хийх юм дууслаа би дараагийнхаа чаленж руу дараагийнхаа сорилт руу яг ингээд миний одоо энэ юмыг өөрчлөх юмны эсрэг тэмцэх тэгээ хамгийн гол нь ингээд давж гарах тэр хүч чадал хаана хин хэрэгтэй байна би тийшээ явлаа гэд ингээд нэг юм явах ч юм уу те тийм авиас бол маш өндөртэй байгаад байгаа харагдаж байна. Тэг хүн болгоны жишээ өөр учраас энийг яг өөрөө өөрсдийнхөө нөхцөл байдалд ингээд тааруулаад ойлгоосоо тэнцэнээсээ гарц гаргалгаа олоосоо гэж би болов хүсэж байна. Тэг бас ингэж гарч ирж байгаа байхгүй юу? Энэ үдэ ямар карт юм бол? Үзрээ авах хүртэл нэг хэцүү байгаад ах чи яаж юм? Completion 4-ийн таны potential гэх юм бол ерөөсөө ингээд нэг тийм одоо жишээ авах юм бол ингээ инфлюенсер хүмүүс байдаг та. Гэтэ ер нь манай Монголын ихэнх инфлюенсерсийг яаж ажиллаад байна вэ гэхээр ингээ жоохон хүмүүст таалагдах гэж байдаг юм шиг надад санагддаг байхгүй юу? Одоо ингээд за таалагдах гэж хэлэх нь хайшаа юм. Зүгээр ингээд айгуу гой positive energy те эерэг хандлагыг ингэж бусдад түгээж бусдыг үлгэрлэн дуурайд биш үү бусдыг ингэж үлгэрлдэг. Гэтэл нэгдүгээр бүлгийнхэн маань бол тийм ихтэй найртай сайхан ааш хандлагатай байж бусдыг бас байлтанд агуулах гэж ирээгүй. Зүгээр л ингээд өөрийнхөө өдөр тутмын амьдралаар өөрийнхөө одоо хоолны дэглэмээр өөрийнхөө ажлын арга барилаар сэрдэг болон унтаж амардаг тэр цаг хугацаагаараа ч юм уу те юм маш жижиг зүйлсээс ахуулаад одоо ингээл өөрийнхөө бүхэл яг оршихуй байдлаар бусдыг ингэж сэрэх гэж ирсэн хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Тэг хатуу илэрхийлэх тусмаа зоригтой байх тусмаа эн чин маш олон хүмүүст хүрнэ гэж болвол хэлж болохоор. Тэгэхээр надад ингээл айгүй мундаг хүмүүс санаанд орж ийн л доо. Жишээлбэл Мартин Лютер Кинг, Малкольм Икс, за яг маш юм сөрөг талаас явдаг ч гэсэндээ Адольф Хитлер ч юм шиг тий. Тэгээд яг зүгээр энэ арга барилыг нь би айгүй өөр дээрээ тусгаж аваасаа гэж хүсэж байна. Бусдыг ингэж сэрэх гэж ирсэн хүмүүс. Гэх юм уу да. Ингээд таны яг байгаа байдлыг чи хараад хүмүүс ингээд ямар гоё юм бэ? Адилхан болох юмсан. Энэ хүнтэй адилхан би галбартай болъё. Энэ хүнтэй адилхан тэгээ хувцас авч өмсөе. Энэ хүний идж байгаа хоолыг идье. Энэ хүний явж байгаа фитнест явъя гэж ингэж бодох биш. Зүгээр ингээд таны байгаа байдлыг хараад тэгээ өөрийгөө ямар жоохон хүчгүй байгаад байгаа, ямар өөрсдийн гэсэн үзэл бодолгүй байгаад байгаа, ирч хүчгүй тэмцэх альва шудраг бус зүйлийн эсрэг босох одоо нэг тийм чадлагүй байгаад байгаа гэдгээ ойлгож ухаарч тэнцэнээсээ ингэж ирч хүч авч өөрчлөгдөх. Тэгээ тийм үлгэр дуурайллыг та ер нь бол үзүүлэх маш өндөр потенциалтай гэж гарч ирж байна. Тийм болохоор цаашид яг ингээд бүр ус төрч ч юм уу, нийгмийн зүтгэлтнүүд ч юм уу, тий өөрийнхөө одоо хийж бүтээж байгаа зүйлээрээ нийгэмд болж байгаа болон болохгүй байгаа зүйлсийг ил гаргаж тавьдаг ч юм уу. Ийм ажил мэргэжил болвол маш тохирох хүмүүс байна. Тэгээд бас дээрэс нь нэгдүгээр бүлгийнхнийг ямар потенциалтай вэ гэд асуухад угаасаа ийм энгийн амьдралаар амьдрах гэж ирсэн хүмүүс гэж бол ерөөсөө харагдахгүй байна. Гэт нэг газараа угаасаа удаан байх гэж ерөөсөө төрөөгүй. Тийм болохоор ингээд айгүй ийшээ тийшээ аялдаг, энэ тэнд гой хөгжүүлэлт хийдэг тий. Ийм ирч хүч шаардсан, эрсдэл шаардсан ийм ажил мэргэжил өөрт ч маш тохирно гэх юм уу. Ийм амьдралын хэм маяг өөрт ч маш их тохирно.
Одоо ингээл нэг газар ингээд өглөөний 9-өөс оройны 5 хүртэл суугаал тэгэл энэ улсад дотор те дор хаяж 3 цаг төвчрээл гэртээ хараад унтаж амраал маргааш энэ бүх зүйлийг ингэж давтаж хийх гэж угаасаа төрсэн хүмүүс нэгдүгээр бүлгийнхэн ерөөсөө биш. Харин ч эсэргээрээ ингээд нэг тийм олон өөрчлөлтүүдтэй нүүр тулаад олон газраар явж үзээд нэг юм хэцүү сорилттой юм хумыг хийх тусмаа тэрийгээ тэгээд гүйцэлдүүлээд давж гарах тусмаа илүү хүчтэй, өөртөө итгэлтэй, илүү амьдлаг, зоригтой болох хүмүүс байна. Тэгэхгүй маш хүчтэй сэтгэлийн галтай, маш амбицтай, маш дайчин ийм хүмүүс байгаадаа харагдаж байгаа байхгүй юу? Нэгдүгээр бүлгийнхэн маань гэтэл ямар ч ийм гал энерги шаардлагагүй байдаг те. Одоо нэг юм шороо мах бод давмгаасан ингээ хит одоо юу гэмээрийн хууль дүрм зарчимд баригддаг хит ингэжч болно тэгжч болохгүй ингэжч болохгүй гэдэг ийм юмн дунд юусаа амьдрах гэж ирээгүй. Энэний яг эсрэг байх тусмаа илүү хүчтэй, өөртөө итгэлтэй, амжилттай байх гэж ирсэн хүмүүс байна. Тэгээд бас нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст угаасаа нэг тийм юу гэмээрийн тогтвортой байдал бас нэг чухал байдаггүй. Айгуу тийм орчин үеийг илүү тийм фьючуристик ирээдүйн рүүгээ ингэж төвлөрдөг хүмүүс байгаад байна л да. Тийм болохоор одоо ихэнх хүмүүсийн ингээд нэг амьдралаасаа хүсдэг зүйл байдаг шүү дээ. Тайван тогтвортой амьдрал, хангалттай мөнгө төгрөг, баталгаатай ажил энтер гэдэг ч юм уу тий. Тэгээд цаашаа ингээд өөр хүүхэд гэр бүл гээд энэ болохоор ерөөсөө нэгдүгээр бүлгийнхний одоо амьдралдаа хийхийг хүсэж байгаа зүйлсийн хүслийн жагсаалтанд бол нэлээд доогуур байдаг зүйлс байна. Дээгүүр байх зүйлс нь юу вэ гэвэл тэгэхээр ер нь энэ амьдралд хийж бүтээсэн зүйлтэй байх, бусдыг байлдан дагуулах, нэг хүнийг ч гэсэндээ тий сайнаар өөрчлөх, шудраг бус зүйлсийг давж тэмцэх, шудраг бус юм болоод байгаа газарт шудраг ёсыг авчрах. Бусад хүмүүс хичээгээд дийлэхгүй байгаа зүйл дээр та очиод хичээгээд тэр өөрчлөлтийг авчрах, бусдыг толгойлох, удирдах. Ийм юм дээр бол маш өндөр потенциалтай хүмүүс байгаадаа харагдаж байна. Тэгээд яг энэ хэсгийг харахад болохоор надад бас нэг жишээ орж ирсэн нь мөнх цэлмэг гээд хэцүүпидийг ах байдаг штэ. Дандаа ингээд нөгөө нэг энэ тентгийн улсуудын жоохон хэцүү одоо ядууралтай айгүй их дайн байлдаантай ч юм уу аюултай хотууд энтрээр бүр яг тэр газараар нь очиж аялж үзэж тэнд юу нь юу болж идیں хүмүүс яаж амьдрдیں те тэрийг ингэж одоо дүрс бичлэгээр биднэрт толилуулдаг. Үгээрээ ингээд хорвоо ертөнцид дандаа ингээд гэлцэл бүх юм ингээд те 5 хоттой зочид бодол шиг байна гэж байхгүй. Яг жинхэнэ бодит амьдрал ямар байдсан бэ гэдгийг маш олон хүмүүст харуулж гин. Тэгээ өөрийгөө бас тэгэж сориод яваад байгаа надад ингээд өөртөө айгу таалагдаад идэг юм шиг санагддаг байхгүй. Өөрөө яг тийм сонирхолтой хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээ тэр зүйлийг ингээд хийх бол одоо жишээлбэл юусэн амархан байгаагүй байх, маш их эрсдэлтэй, аюултай тий. Тэгсэн ч гэсэндээ яг тэр зүйлээ хийгээд явж байхдаа үнэхээр ингээд хийж байгаа ажилдаа дуртай, маш гоё юм passionate, energyтэй байдгийг нь би бол анзаарсан. Тэгээ зүгээр жишээ авах юм бол нэг тиймэрхүү юм ингээд хийлээ гэхэд айгүй тохирох хүмүүс байна. За одоо болохоор нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн дээд би тэдний яг юугаар харахаж байна вэ? Ямар урам зориг өгмөр байгаа вэ дээд би? The Tower. Moon.
Sun. Дээд би нь маш хүчтэй дээд биетэй хүмүүс байна. Маш их measure arcana хүзүрнүүд гарч ирж байна. За тэгээ дээд би болохоор өөрт чинь бас айгүй их зөвлөгөө өгöd байна. Энд чинь өстө болж байгаа, тэр чинь өстө болж байгаа мундаг энтер гэхээс илүүтэй маш их зөвлөгөө өгöd байна. Энд чинь таны дээд би танаар бахархгүй байна гэсэн үг ерөөсөө биш. Дээд биед чинь ингээд танд сануулж ойлгуулахыг хүсэж байгаа зүйлс одоо ингээд маш их байгаад байгаа. Яг тэр үеийн таарж байна гэж бас хэлэхээр үзүр дээр гарч ирж байна. Дээд би нь болохоор одоо таныг нэг тийм том өөрчлөлт хийх яг үе дээрээ ирсэн. Tower гарч ирж байгаа гэхээр ер нь гэхдээ энээсээ бас болоод та угаасаа өөрөө айцтай байгаад байгаа. Нэг юмтай л ингээл нүүр тулах хэрэгтэй байгаад идэг, өөрчлөлт хийх хэрэгтэй байгаад идэг. Тэрийг гол нь аягүй сайн мэдж байгаа. Гэтэ тэрнээс ингээ айгаад тойроо цухтаагаад идэг штэ. Тэгэж цухтаах ерөөсөө хэрэггүй гэж болвол бууж ирж байна. За Tower болвол ерөн Scorpio болон Aries дээр байдیں۔ Тэгэхээр цаг хугацааны хувьд гээд хэлэх юм бол одоо энэ ирэх 10-11-р сард аль эсвэл за тэрнээс бүр одоо ингээд жоохон хойшлолоо гэхэд ирэх 2027 оны 3 юм уу 4-р сард яг нэг өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Энэ хоёр хугацааны аль нэгэн дээр нь юутай нүүр тулах хэрэгтэй байгаад байна. Ямар том асуудал, ямар том давааг давчих юм бол та эрх чөлөөтэй болоод нэг шинэ мөчлөг эхлэх гээд байна. Тэрэн дээрээ одоо яг ингээд ажил тэрэн дээрээ анхаар битгий аль болох битгий цухтаа гэж сахиуснууд нь бишээ дээд би энэ бүр зөвлөд байгаа харагдаж байна. Тэгэхгүй ингээ одоохондоо гайгүй байгаа юм шиг. Одоо танд бол өөрт ч яг ингээд санагдаад байгаа. Нээх их болохгүй юм байхгүй тий айхтар том асуудлууд байхгүй. Гэхдээ хит ингээл айгүй гоё аз жаргалтай байгаа л дотоод хөвгт ч учиргүй ингээл баясаал дэрвж дивээд байгаа юм байхгүй юм. Neutral яг neutral нэгэн химийн харч биш цагаан биш яг нэг юм саарал орчинд байгаад байгаа гэдгийг дээд би мэдж байна. Гэхдээ you can do more. Таныг илүү хийж чадна, илүү байж чадна. Энэ нь өөрт чинь бүр амарханч байх болно. Тийм болохоор гадагшаанаа явж амьдрмаар байвал хөөцөлтөөд гадагшаанаа яв. Шинээр сурч эхлэмээр байх юм бол олон юм бодох хэрэггүй, сур, ажлаа солимоор байвал соль, нэг харилцаанд усын харилцаанд та аз жаргалгүй байгаад энэ хүн ерөөсөө миний хүн биш ээ гэдэг ийм мэдрэмжийг авсан бол тэр хүнээсээ сал. Одоо юу гэмээр энэ болохоор зүгээр жишээнүүд шүү. Яг л нэг сэтгэл хангалуун байхгүй байгаад байгаа тэр амьдралынхаа хүчин зүйлсүүд дээр өөрчлөлтийг хий. Тэгэхгүй ингээ удаан яваад ах юм бол таныг өөрөө жинхнээсээ ингээд жоохон харамсан шүү. Алдсан цаг хугацаа, гаргаж чадаагүй шийдвэр, аль эсвэл айцтай байж явах үедээ өөрөөсөө цухтааж явах үедээ гаргасан шийдвэрүүдтэй 5 сар орчмын дараа гэхэд юу н харамсаж магадгүй шүү. Тэрийг ингээд өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх гээд одоо энэ зөвлөгөөг өгöd байгаа. Өөрчлөх гээд бас тарот уншлах байгаад байгаа. Тэгэхгүй хараа энэ битүү баатарнууд доошоо харцсан. Таротод баатарын хүзүрнүүд бол ямар ч байсан гэсэн motion буюу хөдөлгөөнийг илэрхийлдэг. Энэ бүх хүзүрнүүд доошоо харж гарч ирж байгаа гэхээр таны дээд бие чинь таныг болвол ерөнхийдөө жоохон өөртөө ихтгэлгүй байна. Тэгээ өөрийгөө ингээд хуураад тэг янз бүрийн юмнууд бодоод хит их юм confusion эргэлзээнд автаад бодсон юмнуудаа хийж хэрэгжүүлж чадахгүй байгаад байна. Гэхдээ тэг хийж хэрэгжүүлээ. Хурдан үйл хөдлөлтөй энэ амьдралд юмсад хандъя гэсэн ч гэсэндээ тэр нэг үр дагаврыг ингээд айгу бодоод байгаа гэж бас хэлж яах юм. За би яг энэ бүтээлийг тойруулаа гэхэд угаасаа алдартай болохгүй, хүмүүст хүрэхгүй. За би энэ хувийн бизнесийг эхлүүлээ гэхэд угаасаа нэг явахгүй байх. Ийм төрлийн бизнес амар олон байгаа юм чинь гэдэг ч юм уу тий. Ингээд гацаад байна. Тэгэж ерөөсөө болохгүй гэж дээд биеийн таныг ерөн жоохон шахаад байна. За тэгээ дээд биеийн хэлэхдээ болохоор одоо юм хамгийн дэлгүүлэн мөрөөдлийнхэн араас яв гэдэг байгаа байхгүй юу? Одоо хит реалистик хүмүүс сонсоод угаасаа хөөе чи ч үтэй ямар тий
амьдралаас тэс хүндийн юм ярьдсан бэ гэдэг хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүсийн үгийг ерөөсөө битгий таны дээд би чинь танд хэлэхдээ таныг маш том зүйлсийг хийж бүтээх гэж энэ хорвоо дээр ирсэн. Тийм болохоор та сансрын эсгэгч болно гэж боддог. Аль эсвэл амар алдартай жишээлбэл Холливуудын од энтер болон жүжигчин энтер болно гэж боддог болвол тэр мөрөөдөлтөө итэг тэрийг бас даг. Яаж гэдгийг мэдэхгүй ч гэсэндээ манифест хийх хүч маш өндөр байгаад байгаа учраас өөртөө итэг. Тэгэхгүй үгүй за нэрэл те би одоо энэ хаа юусан Монголд төрчөөд Холливуудад гарна гэж юу ч яриад байгаа. Сансарт нислээ одоо би хэд ч наслах юм те хизээж тэр нь болж бүтгийн нэрэл би ингээд реалистик байх хэрэгтэй дээ. Нийгмийнхаа одоо ингээд нэг хэсэг болоод амьдрах хэрэгтэй гэсэн ийм гутранг юмд юусаа автаж болохгүй гэж дээд би танд хэлээд байна. Дээд би чинь гэхдээ танд ямар потенциал байна? Ер нь өөрийн чинь ирээдүй ямар байна? Тэрийг чинь бүгдээринг нь мэдж байгаа гэсэн үг байхгүй бас. Тэгээ ер нь л бол ингээд за би чадахгүй байх. Би ингээд сэтгэл гаргаад нэгдүгээр бүлгийнхэнд маань бас яг нэг юм дуртай юм байна. Яг ингээд дуучин болно гэдэг мөрөөдөлтэй ч юм уу, айгу мундаг зураач болно гэдэг ч юм уу. Нэг л нэг тийм индивидуалистик яг нэг хувь хүнтэй холбоотой үнэхээр дуртай хүсэж мөрөөддөг зүйл байгаад байгаа харагдаж байна л да. Тэрэн дээрээ гэхдээ ямар нэгэн үйл хөдлөл би хийхгүй. Энийг бол ингээд тийм хүмүүс ойлгохгүй, ойр дотны хүмүүс маань ойлгохгүй. Ер нь л манай улс орон ойлгохгүй. Болоогүй байгаа энэ төр гэж бодоод өөрийгөө хоошин татаад байгаа юмнууд байна. Ерөөсөө битгий тийг өөртөө итэг гэж дээд би танд бас хэлээд байна. Тэгээ өөрийн чинь дээд би болвол ингээд маш хүчтэй дээд би байгаа гэх юм уу? Аль хизэнэ таны бараг мөрөөдөлтөө гэж боддог зүйлсэд чи ингээд хүрцэн. Тэгээ одоо таныг 3D дээр хүсэл мөрөөдлийнхаа араас явахыг, хичээхийг, өөрчлөлтүүдийг авчрахыг, тэрнийхээ төлөө бас хэцүү замыг сонгохыг, айдсаа давж туулахыг ингээ хүлээгээд байж байгаа гэж харагдаж байна. Тэгэхгүй ингээ дээд би болвол таныг яг юм жоохон шалдар булдар юм хийгээд байгаа даа л гэж гаргаж ирж байна л да. Яг нэг юм daily errands-ыг ингээд тойруулаад яваад байгаа. Сураал гэртээ ирээл аль эсвэл нэг туртаа биш гэхдээ нэг ажиллаа хийгээл ингээл найз нөхдөдөө гарч ороод ингээд нэг амьдраад байна. Үгүй яг ингээд байгаад ах юм бол шийдвэр сонголт гаргаж чадахгүй удах юм бол та өөрөө шархлын шүү. 3D дээр юу нь бол яг та би хувийн ч өөрөө шархлана. Өөрөө яг ингээд нэг тийм гоё шинэ өөрчлөлтийг хийж чадахгүй ингээд цаг хугацаа нь улам хойшлоод яваад ах талтай. Тийм болохоор энэ намрын 10-11-р сар бол том өөрчлөлт хийхэд маш зөв үе. За тэр үед үнэхээр чаддгуумаа цаг хугацаанд бүрддгуумаа гэхэд 2027 оны 3 юм уу 4-р сард нэг том өөрчлөлтийг хийж том айц байгаа бол тэрийгээ давж өөртөө юм шин замыг яг нөхөлж гаргах хэрэгтэй байна шүү гэж дээд би хэлж байна. За ингээд уншлагын дуслаа, баярлаа. Нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүс болохоор бид нар тэнд юу харах вэ гэд тэгэхээр за яг таны яг ингээд нэг specific одоо яг нэг тусдаа хүн гэсэн үг. Хин гарч ирэх нь одоо хүзэг өөрөө л гаргаж ирнэ. Нэг таны яг бодож байгаа хүн чинь таныг юу гэж харж үнэлдэг вэ, юу гэж дүгндэг вэ гэдгийг харах болно. За хоёрдугаарт гэх юм бол таны next glow up юу байх уу гэдгийг харна. За тэгээд энэ их potential байна. Энэ potential-ыг нэмэгдүүлэхийн тулд яг энэ потенциалаар амьдрахын тулд та яг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харна. За тэгээ одоогийн дээрээ хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хамжлагыг эхлүүлээ. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ галтай хохмоо толгой болон за энэ цэцэгтэй өнгийн картыг сонгосон байх учиртай. За энэ хэсэгт нь болохоор таны яг одоогийн энерги, ерөнхий нөхцөл байдал, ерөнхий энерги ямар байна уу гэдгийг харж байгаа. За энд болохоор таны жинхэнэ потенциал чинь юу юм бэ гэдгийг харж байгаа. За эхний хэсгээс эхлүүлье. Одоогийн нөхцөл байдал яг ямар байна вэ гэд тэгэхээр ер нь бол нэлийн юм өөрийгөө олцсон, өөртөө ихтэй байгаа хүмүүс маань 2 дугаар бүлэг дээр цугларсан байгаа харагдаж байна. Тэгээ энэ зуных ч юм уу ер нь бол нэлээд адал явдалтай өнгөрөөж байгаа гэж болвол бас харагдаж байна. Ийм өөртөө сэтгэл хангалуун байгаа гэх юм уу яг ингээд дуртай зүйлээ хийж амьдарч байгаа энергитэй байна. Тэгээ маш гоё бүтээлч энерги бол ажиглагдж байна. Гэхдээ бүтээлч энерги дотроо юу мэрийн
илүү юм өөрлөгөө чиглэсэн бүтээлч байдал ажиглагдаж байна л да. Ингээд айгүй гоё хувцс өмсөөд өөрийнхөө гадаад үзмжиндээ анхаарал хандуулад өөрийнхөө гадаад үзмж болон дотоод сэтгэлийнхаа амар амгаланд маш сэтгэл хангалуун байгаа хүмүүс болвол харагдаж байна. Тэгээ ер нь бол ингээд нэг тийм за маргааш жишээ авах юм бол за маргааш юу өмсөх үү, маргаашиг юу хийх үү, маргаашиг яаж гоё зугаатай хөвгчлөлтэй өнгөрөөх үү гэдэг иймэрхүү зүйлсийг бодож байгаа хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Энэ хэрээрээ ер нь бол энерги маш хөнгөн, адал явдал хайсан, юмсыг юм сонирхолтой байлгахыг хүссэн энергитэй одоогор болвол 2 дугаар бүлгийнхэн маань байна. Тэгээ өөрөөсөө бас ер нь бол айгүй тийм хийж байгаа зүйлстэй өөрийнхөө ур чадварт, өөрийнхөө гадаад үзмжинд, өөрийнхөө авьяас бэлэгт маш сэтгэл хангалуун байгаа хүмүүс 2 дугаар бүлэг дээр маань их ажиглагдаж байна л да. Гэхдээ ингээд яагаад ингээд энэ картуудыг харахад картууд нь тэгж хэлэхгүй байгаа ч гэсэндээ яг нэг юм өөрийгөө нэгдүгээрт тавьж байгаа үе дээрээ 2 дугаар бүлгийнхэн маань байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Өөрийгөө нэгдүгээрт тавихаасаа гадна өөрийнхөө одоод л яг ингээд нэг анхаарлаа хандуулад жоохон яваад байгаа харагдаж байна. За ингээд байгаахийн шалтгаан юу вэ гэд тэгэхээр ер нь 1-р бүл биш 2-р бүлгийнхэнд маань нэг асуудал байна. Жоохон нэг тийм танаас өөрөөс чинь ерөөсөө шалтгааллахгүй юм дарамт байгаад байгаа гэх юм уу? Ялангуяа нэг юм гэр бүлээс жоохон дарамт мэдрээд идэг гэж болвол харагдаж байна. Тэгээ энийг бол өнгөрсөнд нэлээд бас удаан хугацаанд хүчтэй мэдэрсэн гэх юм уу да. Яг ингээ өөрийгөө хаяад гэр бүлийнхаа төлөө, ажил карьерийнхаа төлөө, хамт олонныхоо төлөө ч юм уу ингээд өөрийгөө бас нэлээд золиослоод удаан явцсан хүмүүс байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энээсээ яг үнэндээ ядарчиж. Тийм болохоор та ингээд 5 сарын дараа юу хийж явах уу? 1 жилийн дараа юу хийж явах уу? Ойр дотны хүмүүс чинь таныг яг юу гэж бодож мэдэрж байна? Та хүнд хэрэгтэй байна? Ойр дотны хүмүүст чи ямар тусламж дэмжлэг шаардлагатай байна те? Тэр талаар ерөөсө бодмооргүй, тэрэнд ерөөсө оролцмооргүй. Яг нэг юм өөрийнхөө аз жаргалыг, өөрийнхөө сэтгэл дүүрэн байдлыг нэгдүгээрт тавиад яваад байгаа гэж харагдаж байна. Энийг бол ерөөсө бас буруу гэж хүзэр гаргаж ирэхгүй байна л да. 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өмнө нь ингээд яг ажлынхаа хажуугаар гэр бүлтэй анхаарлаа хандуулаад байдаг. Айсвал 2 ажил төрөл эрхэлдэг. Гэл бүх зүйлийг ингээд нэг юм хамт зэрэг авч явах гэж айгүй хичээгээд байдаг байсан. Тэрнээсээ болоод ингээд нэг юм өөртөө хангалттай цаг зав гаргаж чадахгүй айгүй удаан явцсан гэх юм уу. Тэгээ одоо бол яг нэг юм өөртөө цаг зав гаргаж байгаа ийм байдалтай байна. Тийм учраас ингээд өөртөө мөнгө зармаар байгаа бол зарж гин. Гэтэ яг хөө ингээд нэг хэрэгтэй хүмүүстэй хангалттай тусдын болж чадахгүй байгаа юм шиг. Ийм мэдрэмж танд бас төрөөд байгаа харагдаж байгаа хгүй. Өөрийгөө ингээд нэгдүгээрт тавиад өөрийгөө яг үнэндээ ингээд жоохон бодоод ангууд таны гэр бүл ч юм, ойр дотны хүмүүс ч юм танд жоохон сэтгэл хангалуун бус болоод байгаа. Тийм мэдрэмж танд бас төрж байгаа гэж харагдаж байна л да. Жишээ авах юм бол за зөндөө ингээд мөнгө төгрөг олж иж, зөндөө амжилттай байж иж тий өөртөө л тэрийг захиран зарцуулаад байна. Энэ хүн өнгөрсөнд ийм байгаагүй шүү дээ. Яагаад ийм болчихов энэ төр гэдэг ч юм уу. Иймэрхүү хандлагыг ойр тойрных нь болвол ингээ гаргаад байгаа. Гэхдээ энэ нь танд бас юу нэг хамаагүй байгаад байгаа гэж гарч ирж байна. Яг жоохон гомдож байна л да ингээд. Яагаад та бүх зүйлийг авч явах хэрэгтэй вэ? Яагаад та бүх зүйл дээр хичээж ийж та өөрөө аз жаргалтай болдог, ойр дотны хүмүүс аз жаргалтай болдог байх хэрэгтэй юм бэ гэд ингээд тийм ч аз жаргалтай бас биш байгаад байгаа харагдаж байгаа байхгүй а. Гэхдээ ингээд нэг тийм за би энийг хийх ёстой. За би сайн одоо ихнэр альсвал нөхөр байх ёстой. Би сайн аав ээж байх ёстой. Би сайн үр хүүхэд байх ёстой. Би сайн хамтран ажиллагч байх хэрэгтэй. Би сайн ажилтан байх ёстой энэ төр гэдэг ч юм уу тий сайн найз нөхөр байх ёстой. Тэхийн тулд би одоо тэр нөгөө талд байгаа хүмүүст ийм зүйлсийг хийж өгөх хэрэгтэй. Ингэж дэмжлэг үзүүлэх ёстой гэд нэг өөрийгөө хүчлээд авахгүй за хай гэд ингээд нэг юмсыг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд өөрөө өөрсдөө дээрээ ингээд фокуслаад байгаа харагдаж байна. Тэгээ энээс болоод бас одоо юу мээр юмтэй гэр бүлийнхэн ойр дотныхон ч таныг яг юу гэж бодох.
За эхлүүлсэн явж байгаа адил чи ер нь цаашаа яг яаж өрнөх тэр энтриг бол нэг жоохон тоохгүй байгаад байгаа энерги бол харагдаж байна. Урт хугацааны яг нэг юм фокусыг жоохон хайцсан. Яг юм дотоод хүүхдээ баярлуулахыг аз жаргалтай байлгахыг хүсэж байгаа. Тэрнийхээ төлөө ч хичээж байгаа ийм хүмүүс бол байна. 2 дугаар бүлгийнхэн маань. Ингээ бусад хүн ер нь таныг яг юу гэж бодно, яаж мэдрэнэх хамаагүй та хүн болгонд тусдын болж чадахгүй, хүн болгон таныг сайнаар бодох албагүй тийм нөхцөл боломж ч бас байнга байна гэж байхгүй тий. Тэгтээ тэглээгээд хамаагүй та өөрийнхөө дотоод хүүхдийг аз жаргалтай байлгахыг хүсэж байна, амархыг хүсэж байна. Өөрөө 100% амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай байхыг хүсэж байгаа ийм энергитэй байна. Тэгтээ тэглээгээд ер нь бол ингээд өөрийгөө л бодоод бүх юмыг бас хайчаад байгаа юм бол байхгүй. Бас яагаад ингээд тайван байгаад байна вэ гэд тэгэхээр 2 дугаар бүлгийнхэн маань бас нэлээд өөрийгөө олцсон хүмүүс байгаад байна л да. Одоо ингээд хийдгээ хийцээ одоо яг нэг хэсэг хугацаанд ч гэсэндээ жоохон амрыг өөрийгөө нэгдүгээрт тавья. Би одоо ингээд надад гомдох хүмүүст ч юм уу намайг шүүмжлэх хүмүүст гэж хэлэхэд би хангалттай хичээсэн. Хүрэх ёстой зүйлдээ бол одоо хангалттай хүрсэн гэж бодож байгаа. Жоохон өөрийгөө нэгдүгээр тавьмаар байна гэсэн ийм энерги бол 2 дугаар бүлгийнхэнд маань айгүй их ажиглагдаж байна. За ордуудыг харах юм бол ер нь сарны орд нь үхэр, сарны орд нь хилэнц. За тэгээд мэлхий хилэнц загасны орд айгүй хүчтэй байна. Арслангийн орд байна. Охин матрын орд бас гарч ирж байна. За одоо болохоор таны яг жинхэнэ потенциал чинь юу юм бэ гэдгийг харъя. Тэгэж асуухад болохоор ер нь потенциалтаа бас ер нь хүрсэн хүмүүс гэж үзэр бол гаргаж ирж шүү. Ер нь за би хэр тулцсан байна вэ? Хэр мундаг байна вэ? Надад одоо ингээд цаашаа ер нь өөрийгөө өсгөх, хөгжүүлэх шаардлагатай юмнууд байна уу гэд ингээд санаа зовж байгаа болвол та ерөөсөө ингээд санаа зовох шаардлагагүй. Айгүй хүнд замыг ер нь бол өнгөрсөн бараг 3-4 жилийн хугацаанд 2 дугаар бүлгийнхэн маань туулцсан гэж гарч ирж байна. Хийж байгаа зүйлстэй ч юм өөрийгөө хангалттай хөгжүүлсэн. Хангалттай юм хэцүү зүйлсийг туулцсан, мэдэрсэн, үзсэн. Тийм учраас одоо яг энэ амрах гээд байгаа чи айгүй зөв гэж хүзэр гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгээд 2 дугаар бүлгийнхэн маань бол бас яг ингээд нэг юм бүх хүнд хүртээлтэй байх гэж айгүй хичээгээд идэг хүмүүс байна л да. Тэгэх угаасаа ёстой юм шиг ийм байгаад идэг. За би яг энэ ажил дээр нь туслахгүй бол болохгүй. За би энэ болгоныг үүрэхгүй бол болохгүй. Би энэний төлөө өөрийгөө дайчлахгүй бол болохгүй. За би л хийхгүй бол өөр хин ч хийж чадахгүй гэдээ ингээд өөрийгөө гуйдаад айгүй удаан явцсан. Тэр хэрээрээ бас ер нь хийж бүтээж байгаа зүйлс дээрээ маш их зүйлийг үзэж, туулж, ойлгож саад бартаануудыг давж амжилтанд хүрсэн байгаа хүмүүс байна. Одоо болохоор яг хөө ингээд цаашид миний ингээд нэг байр суурь жоохон ганхах үе, миний нэр хүнд унах үе. Би ингээд яг пиктэй буюу тий ингээд оргилдоо хүрсэн. Тэр оргилоосоо ингээд ер нь жоохон унчих үе гэж санаа зовж байгаа бол ерөөсөө тэгэх шаардлага байхгүй. Тэр айж байгаа зүйл ч угаасаа болохгүй байхгүй гэж хүзэр бол гаргаж ирж байна л да. За тэгээ 2 дугаар бүлгийнхэн маань бас өөрсөддөө эргэлзэхгүй байх тусмаа, өөрсөддөө итгэлтэй байх тусмаа илүү их зүйлийг хийж бүтээдэг, илүү их зүйлийг бусдад баталж, нотолж, харуулж чаддаг ийм хүн байна. Тэгэхээр ер нь бол өөрийгөө жоохон голох, өөртөө хатуу хандах тийм мэдрэмжүүд болвол нэг их тэгээд хэрэггүй. Харин ч эсэргээрээ сэтгэл санаагаа тайван байлгаж өөртөө итгэлтэй байх тусам хийж байгаа зүйлс чинь ажил, карьер чинь, нэр хүнд чинь өсөх ийм потенциалтай хүн гэх юм уу? Ер нь 2 дугаар бүлгийнхэн маань айгүй хүчтэй, дотоод сэтгэлийн хүч маш өндөртэй, хисээ ярьсандаа хүрдэг. Ганц нэг хүнд биш бүр ингээд нийтийг юм хамарсан маш олон хүнийг ингэж удирдах, чиглүүлэх потенциалтай хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Тэг гол нь хүмүүс бас ингээд яалтчгүй таныг даган дуурайдаг, таныг сонсдог, танд итгэдэг.
Ийм нөхцөл байдлыг бас бүрдүүлж чаддаг потенциалтай гэж болвол 2 дугаар бүлгийнхнийг харуулж байна. Тэгэд энэ дэр нэг сони юм гарч ирээд байгаа нь шүү дээ тий. Илүү өөртөө ихтэй нээлттэй байх хэрэгтэй гинэ. Одоо бас ингээд яг инфлюенсер маягийн ажил карьер маш зохих хүмүүс 2 дугаар бүлэгт маань зөндөө байна. Тэгээ энэ потенциалаа бас 2 дугаар бүлгийнх маань жоохон дараад байдаг гэж харуулж байна л да. Чи ёстой царайлаг үзэсгэлэнтэй байна тий. Дээрэс нь бас ингээд бусдад нөлөөлж чадах авьяастай байгаад байна. Нэг нэвтрүүлэгт ороод үзүүл яадын бичлэг хийгээд тий өөрийнхөө experience өөрийнхөө туршлагыг ингээд хуваалцвал яад ингээд хийнгүүт би ингээд царай нүрээ гаргах дургүй. Би ингээд хит одоо юм extrovertтэй нээлттэй юм олонний нүдэн дээр байхыг хүсэхгүй байна гэд ингээд нэг ийм зүйлсээс бас жоохон бултаад байдаг. Тэгэх юу нэг хэрэггүй та улам өөртөө ихтэй байгаад ингээд олонний өмнө гараад юм яриад олон хүмүүстэй хамтарч ажиллаад уулзаал бодож мэдэрж байгаа зүйлээ өөртөө ихтэйгээр илэрхийлэл ингээд байх хэрэгтэй. Энд чинь таныг бас айгүй амжилтанд хүргэнэ гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгэхгүй strength card гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь бол бусдад та айгүй урам зориг өгч чаддаг хүн. Айгүй юм сайнаар халуун дулаанаар нөлөөлдөг. Яг нөгөө бусдыг ингэж inspire хийдэг. Тим төрлийн хүмүүс 2 дугаар бүлгийг маш их сонгосон байна. Inspire хийж ийн гэхээр одоо ингэ урам зориг өгж ийн, өөртөө итгэх, итгэл хайрлж ийн тий. Тэгээ энийг ингээд юм маш гоё хүчтэй, халуун дулаан, уян зөөлөн байдлаар хийж чаддаг. Гэхдээ энийгээ ингээд нэг юм ойрынхон л хүрээлэлд ингээ хадгалаад идэг гэх юм уу? 2 дугаар бүлгийнхэн маань найз нөхдөд ингээд гоё магтдаг, урам зориг өгдөг. Итгэл найдвар тэр хүмүүст хайрладаг тий. Цөөн тооны хамтран ажиллагчтай энэ зан чанараа харуулдаг. Гэтэл үгүй бүр нийтэд тэрнээс олон хүмүүст ингээд нэг тийм өөрийнхөө хүчийг, өөрийнхөө амбицийг, өөрийнхөө эрх зоригийг бас мэдрүүлэх хэрэгтэй. Тэгээ эн чинь танд одоо алдар нэр амжилтыг авчрахаас гадна заяа. Бусад хүмүүст бас айгүй тийм буян болно гэж гарч ирж байна. Бусад хүмүүст маш гоё чиглүүлэг өгнө. Бусад хүмүүсийг тэнцвэртэй болгоно гэж гарч ирлээ. Тэгээ бусдын сэтгэл санааг үнэхээр засаж чаддаг хүмүүс байна. Юмд угаасаа маш сэтгэлээсээ ханддаг. Тэгээ одоо яг ялангуяа 2 дугаар бүлгийнхэн маань за би яг зөв замаараа явж гин үү, зөв юм хийж байгаа болов уу гэж ингээд жоохон эргэлзэж байгаа болвол ерөөсөө тэгэх шаардлагагүй. Үнэхээр зөв замаараа явж байгаа. Тэгээ одоо яг хийж байгаа зүйл дээрээ явж байгаа замдаа ингээ маш ихтгэлтэй бай. Би өөр сонголт хийх хэрэгтэй юу? Өөр замыг дагах хэрэгтэй юу гэж ерөөсөө эргэлзэх хэрэггүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж болно. Та бол яг юм өөрийнхөө дуртай хүсэж байгаа тэр замаараа явж байгаа шүү. Энэн дээрээ өөртөө ихтгэлтэй бай гэж зөвлөж байна. Ингэх тусам та улам илүү эрч хүчтэй, улам илүү гал цогтой болох болно гэж хүзэр гаргаж ирж байна. Nine Wands гарч ирж байна гэхээр маш их эрч хүчтэй хүмүүс бас байна. Ер нь л ингээд нэг олон юм бодлохгүйгээр те янз бүрийн зүйлийг ингээд туршиж үзэх хэрэгтэй хүмүүс 2 дугаар бүлэгт бас айгүй их байна. За энэ зүйлийг би хийж болох болов уу, болохгүй болов уу? Энэ зүйл шудраг байж чадах болов уу, болов уу гэж бодлохгүйгээр үнэхээр хүсэж байгаа зүйлс дээрээ нэг ч хором эргэлзэлгүйгээр өөртөө ихтэйгээр ингээд яваад орох юм бол зүтгээд үзэх юм бол айгүй амжилттай байдаг хүмүүс 2 дугаар бүлгийнхэн маань байна гэж хүзэр гаргаж ирж байна. Хизээч ингээд юм танд нэг оролдоод үзсэн туршлага болж дуусхааргүй тийм авьяастай гэх юм уу да. За энийг зүгээр ингээд туршаад үзчихье. За энэ ажлыг зүгээр туршаад хийгээд үзье гэж тэгвнгүүт тэр ажил чинь амар амжилттай бүтээл урагшлаа л тий. За зүгээр туршаад нэг юм жижигхэн онлайн шоптой болоод үзье. Зүгээр туршаад нэг юм жижигхэн бизнес эхлүүлээд үзье гингүүд тэр чинь бүр юм бүүм болоод маш том мөнгө санхүүгийн их усүрийг танд авчираад эхэлдэг ч юм уу. Зориглоод өөртөө ихтэйгээр хүсэл тэмүүлэлтэй байгаа юм дээр ингээд өөрийгөө дайчилсан юмнууд чинь хизээч ингээд ийм төр зургийн хугацааных байхгүй. Дандаа ингэж илүү хэд дахин үржигдэж томорч одоо үр ашгаа
мөнгө санхүүгийн хувьд ч тэр алдар нэр талаасаа ч тэр сэтгэл ханамж талаасаа ч тэр танд өгдөг ийм авьяас бол байна. Тэг ер нь ийм зоригтой байх тусам амжилттай байдаг хүмүүс байгаа хгүй. Галын нэрэг маш хүчтэй бас Арслан хань номын орд гарч ирж байна. Ингээд за нэг ийм юм байгаад энэ хийгээд үзье. Бүтэх юм уу бүтэхгүй юм уу сайн мэдэхгүй те, амжилттай байх юм уу юм уу тэр тодорхойгүй. Гэхдээ л ер нь оролдоод үзье гээд шинэ зүйл турших тусмаа, шинэ хобби сонирхолтой болох тусмаа, комфорт зоноос гарах тусмаа тэд нар айгу хурдан амжилттай болдог. Ийм потенциалтай хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас аль болох шинэ зүйлсийг эрэлхийл, шинэ юм үзэж, судал. Тэгээ зүгээр л ингээд судлаад тэгээ хараад ажиглаад байхгүй сонирхолтой санагдаж байгаа зүйлсээ бодит юм болгож оролдож үзэх болвол маш хурдан үр дүнгээ өгдөг, маш томоор үр дүнгээ өгдөг. Fortune favors the bold гэж үг байдаг. Хувь заяа зоригтой хүнийг үнэлтгээ гэ. Яг л тийм энерги 2 дугаар бүлгийнхнаас маань бол айгүй хүчтэй харагдаж байна. За одоо дээд би чинь яг таны юугаар одоо бахархаж байна вэ гэдгийг харъя. Дээд би гэхээр 5D ертөнцид орж байгаа таны яг төгс хувилбар гэх юм уу? Таны өнгөрсөн ирээдүй бүх цаг үед хийж байгаа яг л та өөрөө. Тэгээд дээд би чи ер нь таны талаар 3D дэх таны талаар бүх мэдээллийг агуулж байгаа. Тэгээд таны яг юугаар бахархаж байна? Юу ч магтмаар байна. Тэрийг харцгаая. Гурван бүлгийг сонгож байгаа хүмүүсийн дээд би бидний юугаар яаж бахархаж байна вэ? За дээд би таны яг юугаар маш их бахархаж байна вэ гэхээр ер нь бол дээд би чинь маш сэтгэл хангалуун байна шүү танд. Таныг маш дайчин гэж боддог. Ер нь маш зоригтой. Одоо энэ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань эрэгтэйч бай, эмэгтэйч бай хамаагүй 2 дугаар бүлгийнхний masculine energy их өндөр байна л да. Эрэгтэйлэг энерги их өндөр байна. Амбиц өндөр байна. Хүсэж байгаа зүйлийнхаа араас явж гин. Саад дотгоор янз бүрийн сорилтуудаас огт айж эмээхгүй байна. Ачааллыг бол маш их үүрж гин. Ингээ бүх юмыг бас нуруунд дээр авч яваад идэх хүмүүс байна л да. Гэр бүлээ ингээл хайрлал, халамжлал, тэгээ тусламж дэмжлэг үзүүлээл, найз нөхдөөч нэгтгээл, ажил төрлөөч ингээл авч яваал. Ганцаараа үнэхээр бас ингээд маш их дарамт, ачаалал, хүнд хүчир зүйлсийг ингэж туулж явж байгаа. Өнгөрсөнд бол энэ ачаалал бүр л өндөр байсан юм шиг харагдаж байна. Тэр болгонд ерөөсө бууж өгөөгүй. Үнэхээр энэ амьдралыг бас зоригтой туулж байгаа шүү. Тэрүүгээр чинь таны дээд би үнэхээр бахархаж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэгээд 2 дугаар бүлгийнхний угаасаа нэг юм гэр бүлийн нөхцөл байдал, ойр дотныхон чинь таныг яг юу гэж бодох, ойр дотны хүмүүсийн чинь тайван амгалан байдал, эрүүл энх байдал, эвтэй найртай нэгдмэл байдлын төр таныг айгүй шаналгаад байгаа. Юу н ганц санаа зовоод байгаа юм чинь л цаашид гэр бүл маань намайг яг юу гэж бодох бол, ойр дотны хүмүүс маань намайг юу гэж харах бол,
гэр бүлтэй холбоотой зүйл сайн байх болов гэд ингээд санаа зовоод байгаа. Иннээсээ болоод ер нь жоохон төрөлдөхгүй байна. Битгий тгээ. Ер нь бүх зүйл сайн байх болно гэдгийг бас хэлж байгаа харагдаж байна. Тэгээ ер нь бол дээд би чинь танд хэлэхдээ одоо яг хийж байгаа зүйлээ цаашаа үргэлжлүүлээд хийгээд л байхыг зөвлөж байна. Илүү гоё нарийн төлөвлөгөөтэй, зоригтой ингээ хандаад тэ хийж байгаа юмнууд дээр янз бүрийн гоё өөрчлөлтүүдийг авчираад. Гэтэ хийж байгаа юм өөрчил гэж байгаа юм биш. Цар хүрээг нь өшөөд хилээд өгөхийг хүсэж байна. Ингэх тусам ер нь болвол гэр бүлийн харилцаа сайжрна. Ойр дотны хүмүүсийн чинь одоо найз нөхөд хамтран ажиллагчдын харилцаа сайжрна гэдгийг бас харуулж байна л да. Тэгээ ер нь бол цаашид нэр хүнд өснөө, мөнгө санхүүгийн нөхцөл байдал ч гэсэндээ сайжрна. Одоо яг юм гэр бүлтэй холбоотой аль эсвэл их хэмжээний мөнгө санхүү болон нийгмийн байр суурьтай холбоотой юм урт хугацааны ирээдүйд та санаа зовж байгаа бол ерөөсөө санаа зовох шаардлага байхгүй. Ирэх 1-ээс 6 сарын дотор бол одоо юм танил тал, хамтын ажиллагаа, хүмүүсийн таныг харах, сайн одоо талын үнцөг, өөрийг чинь бишрэх дагах тэр тоо болвол угаасаа нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн ашиг орлого ч гэсэндээ нэмэгдэнэ. Тийм учраас ингээд санаа зовох зүйлгүйгээр өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлс дээр анхаарлаа хандуулад өөртөө итгэлтэй байхыг дээд бие нь болвол зөвлөж байгаа харагдаж байна. Тэг жоохон дотгошооноо болох гээд байгаа, жоохон ганцаараа байх гээд байгаа. Тим энерги бас ер нь бол одоо 3D дэх танаас ингээд ажиглагдаад байна. Тэгэх хэрэггүй. Ер нь бол ингээд яг одоогийн явж байгаа зам чинь айгүй зөв гэдгийг дээд би энэ бас хэлхийг хүсэж байна. Тэг цаашаа ч өшөө илүү одоо ингээд юу мэрийн гадагшаа дотгошоо аялмаар байвал аял, шинэ хобби сонирхолтой болмоор байвал бол, шинэ хүрээлэл найз нөхөдтэй болмоор байвал энэ бүхэнд нээлттэй ханд гэж дээд би энэ болвол хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. Тэгэд энэ он дуусахаас өмнө ч юм уу аль эсвэл ирэх 2027 оноос эхлээд таныг бас нэлээд олон аялал яг юм бодит одоо юм ийшээ тийшээ аялах те гадагшаанаа явах ч юм уу ийм нөхцөл байдлууд хүлээж байгаа. Аль эсвэл амьдралын нэг тодорхой мөчлөгчөнд дуусаад илүү нэг тийм олонний танил болох. Аль эсвэл илүү ийм сонирхолтой, шинэлэг байх тийм шин мөчлөг бас эхэлж байгаа шүү гэж дээд биеийн танд хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За энэ хавар ордуудыг харах юм бол хилэнц мэлхий заагаас харагдсан. Сарны орд нь хилэнц бас байгаад байгаа. Арслан хонь нум, үхэр гэх мэт ордууд гарч ирж байна. Ихний орд бас гарч ирж байна. Жинлүүр байсан. За ингээд YouTube маань уншлах дууслаа. Баярлаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст хэлэхэд бид нар тэнд юг харах вэ гэхээр за ер нь хин таны талаар бодож гин хүмүүс ер нь таны талаар ямар бодолтой байна гэдгийг харна. Олон хүний чинь энерги гарч ирж илээ. Нэг тодорхой хэсэг бүлэг хүний аль эсвэл бүр яг ганц хүний энерги хүртэл гарч ирж илээ. За тэгээд таны дараагийн glow up юу байх вэ? Яаж гоё гэрэлтэж илүү гоё шинэлэг байдалд очих вэ гэдгийг харна. За тэгээд потенциал энд байна тий. Потенциал юу нь яг ямар хөө байгаад байгаа вэ гэдгийг харсан. За энэ потенциалыг өшөө нэмэгдүүлэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харна. За тэгээ одоогийн нөхцөл байдалд нь сахиуснууд нь ямар зөвлөгөө өгч ийн вэ? За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлах руу оръё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ илбэнхтэй стикерийг энэ карттай, энэ цэнхэр үнгийн карттай цуг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор энэ хэсэгт нь таны яг одоогийн энерги ерөнхийдөө яг ямар байгаа вэ? Ихэнх одоо бүхэл амьдралын чинь хүчин зүйлс дээрх энергиуд ямар байна уу гэдгийг шалгаж байгаа. Энэ энергийн шалгалт болно. За тэгээд таны жинхэнэ потенциал өөрөө юу юм бэ гэдгийг энэ хэсэгт харж байгаа. За эхнээс нь ахуулаад уншия. Тэгэж харахад болохоор 3 дугаар бүлгийнхэн маань одоохондоо яг нэг тийм бас амралтын байдалд байгаад байгаа гэж хүзүүр дээр бол гарч ирж байна. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань 1-р бүлэгт бас татагдсан байх боломжтой. Ер нь энерги нь жоохон төстэй, коллектив адилхан дуу гарч ирээд байна. Гэхдээ
Нэг ялгаатай юм гэх юм бол 3 дугаар бүлгийнхэн яг нэг амрах шаардлагатай үе дээрээ байна. Ер нь 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань аюу юм амьдлаг хүмүүс байгаа байхгүй юу? Яг нэг юм сонирхдог ийм айгу специфик нарийн зүйлстэй одоо жишээлбэл гүүх дуртай, хөгжим тоглох дуртай, аялах дуртай энэ төр гэдэг ч юм уу. Хизээч ингээд уйддгүү таныг яг аз жаргалтай болгодог, та өөрийнхөө ирч хүч, энергийг тэндээсээ цэнгэлдэг ийм хүсэл мөрөөдөл, хобби, сонирхол, ажил мэргэжилтэй хүмүүс уг нь байгаад байна. Гэтэл тэр зүйлс дээрээ ингээд сүүлийн 1-3 сарын хугацаанд жоохон сонирхол унтраад байгаа гэж бууж ирж байна л та. Гэхдээ энэ нь болохоор нэг тийм буруу зүйл бас айхтар бол биш юм шиг харагдаж байна. Яагаад вэ гэд тэгэхээр ингээд нэг таныг аз жаргалтай болгодог, таныг цэнгэлдэг байсан тэр зүйлсээсээ бас ингээд жоохон төсөөрөөд, жоохон зай аваад тий. Тэгээ энэ хугацаанд өөр таныг бас ингээд жоохон шархлуулсан ч юм уу, ядраасан ч юм уу тий, нэг тийм гадны нөлөөтэй энергиуд байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Хүмүүсийн хил ам байж иж болно, таны энергийг жоохон сороод идэх хүмүүс бас байдаг юм шиг байна. Тэгээд нэг юм энергийн хувьд жоохон ганцаараа байж өөрийгөө цэнгэлхийг хүсээд яг өөрийнхөө найзалдаг, нийлдэг хүрээллээс, хамтран ажиллагчдаас байнга хийж идэг зүйлсээсээ ингээд нэг юм жоохон чөлөө аваад, завсарлага аваад ингээд нэг юм өөрийгөө цэнгэлж байгаа үе дээрээ явж байгаа гэж болвол бууж ирж байна. Энээс болоод яах вэ ингээд та нэг л жоохон үр бүтээл муутай авиас чадвар чинь жоохон багасаад байгаа ч юм шиг, та айгүй юм уйдгартай нэгэн болцсон ч юм шиг өөртөө санагдаад байгаа үе гэж магадгүй. Гэтэл энэ болвол яг юм хэрэгтэй амралтын үе, энерги цэнэглэх үе болвол ингээд танд явагдаж байна гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ одоо ер нь болвол ингээд нэг юм жоохон зогсон байдалтай тий, яг жинхнээсээ ингээд ээлжийн амралт энтрээ авцсан, аль эсвэл өөртөө ингээд амралт өгцөн тий. Ер нь л ингээд гэртээ жоохон амрахыг, өөртөө илүү ойр байхыг, бодол санаагаа зэгцлэхийг хүсэж хичээж байгаа хүмүүс 3 дугаар бүлэгт маань зөндөө байх шиг байна. Гэтэ энэ хугацаагаа угаасаа нэг удаан үргэлжлэхгүй гэдгийг аягүй сайн мэдж байгаа. За би ингээд цогсон байдалтай байгаад байна да. Би ингээд гацаад байна да. Би өөр нь бол ингээд жоохон ганцаараа болчлоо доо. Энэ төр гээд тэрэндээ шаналаад байгаа юм 3 дугаар бүлгийнхэнд маань ерөөсөө нэг их байхгүй. Ерөөсөө ингэж эргэлзэж олон юм бодож зовоохгүй байгаад байгаа. Тэгээ энэ амралтын дараа та өөрийгөө илүү ирч хүчтэй, илүү өөртөө ихтгэлтэй, бие махбодын ч тэр оюун санааны ч тэр илүү хүчтэйгээр ингээд амьдралд эргээд өөрийгөө дайчлана гэдгийг айгүй сайн мэдж байгаа гэж болвол бууж ирж байна. Дотор нь бас яг нэг дуудлага ороод ирсэн байгаа хүмүүс байх юм. За ер нь удахгүй тийм зүйл хийндээ, ийм зүйл эхлүүлэндээ урдаа нэг том зорилго тавьсан. Тэрэндээ яг ингээд одоогоор өөрийгөө бэлдэж байгаа. Тэгээ бэлдэж явах хугацаанд за би чадах болов яах бол, би цаг алдчих гэнэ үү, яаж ийж ин гэж ерөөсөө өөрийгөө зовоож эргэлзэхгүй байгаа ийм хүмүүс 3 дугаар бүлэгт маань цугларсан байна. Ten of Pentacles доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг одоогоор бол таны яг хувийн ажил, карьер, яг мөнгө санхүүгийн нөхцөл байдал, албан тушаалын төр чинь тийм ч тогтвортой яг оргил үедээ хүрсэн, таны яг хүссэн хэмжээнд очсон бол байгаад байгаа харагдахгүй байгаа ч гэсэндээ өөрийгөө амжилттай байж чадна, өөрийгөө урагшилж чадна гэдэгтээ бол ингээ маш ихтгэлтэй байгаа энерги бол харагдаж байна. Тэгээ одоогоор бол бас яг ингээд одоотой байхыг хүсэж байна л да. 3 дугаар бүлэг бараг 1-2 дугаар бүлгийн микс шиг харагдаад байгаа байхгүй юу? Яг нэг юм одоодоо хөнгөн мэдрэмжтэй байж, өөртөө цаг гаргаж, сэтгэл мэдрэмжээ хөнгөн байлгаснаар нэг юм өнгөрсөн 3 сарын хугацаанд бас нэлээд стрессцэн байж иж магадгүй 3 дугаар бүлгийнхэн маань. Яг өнгөрсөн 3 сарын хугацаанд юмс яг таны санснаар бас болоогүй. Итгэж найдаж исэн хүмүүс ч танаас жоохон урууж шарвсан ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа бол тэрнээсээ бас өөрийн мэдлгүй ингээд нэг юм сэтгэлийн шарх авцсан юмнууд байна л да. Тэрнээсээ гарахын тулд одоо ингээд энерги нөхж байгаа, сэтгэл санаагаа өөдрөг байлгах гэж хичээж байгаа, юмсыг хөнгөнөөр эргээр хүлээж авах гэж хичээж байгаа иймэрхүү байдалтай 3 дугаар бүлгийнхэн маань бол байгаад байгаа харагдаж байна. За энэ хэсэгт ордуудыг харах юм бол маш хүчтэй мэлхий, хилэнц, за тэгээд хумах, загас, арслан гэх мэт ордууд болвол харагдаж байна.
За одоо таны жинхэнэ потенциал юу юм бэ гэдгийг энэ бараа өнгийн хэсэгт харж байгаа. Тэгэхэд хатны зоос бол энэ картан дээр Хатан хаан Нефертитигээр дүрслэгдсэн байт юм байна л да. Египтийн түүхэнд байдаг нэлээд алдартай, маш ухаалаг, маш үзэсгэлэнтэй хатан байдаг. За бичсэн зүйлийг нь харах юм бол Фараохын хүч чадал эртний харь гаргийнхан гэдэг нэг тийм бичээс байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэнд маань яг нэг тийм маш уламжлалт grounded тий одоо юм газартлага аягүй сайтай хэрнээ нөгөө талаасаа бас аягүй юм хийм ах бод энерги хүчтэй илүү ирээдүрүүгээ чиглэсэн өвөрмөц ийм хандлагатай хүмүүс бас байдаг байх боломжтой. Яг энэ хоёр чанар ингээд нийлээд нэгдсэн юм шиг гэх юм уу. За тэгээд таны яг жинхэнэ потенциал гэх юм бол ер нь маш хөдөлмөрч хүмүүс байна. Нэг юмд зорчих юм бол нэг юмн дээр яг ингээд сэтгэл зүрэхтэй, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл бүх зүйлээ яг ингээд дэмжин тавьчих юм бол тэр одоо зүйлдээ хүрэх цаг хугацаа хэр урт байх нь хамаагүй, ямар асуудлууд тулгарх нь хамаагүй, ерөөсөө огт эргэлзэлгүйгээр тэр нэг урт хугацааныхаа зорилгын төлөө шантрахгүй өөрийгөө хөгжүүлж чаддаг, тууштай байж чаддаг ийм мундаг чанар 3 дугаар бүлгийнхэнд маань байна. Ер нь хэр баргийн юмд бууж өгөхгүй, ер нь л юмд бууж өгдөггүй гэх юм уу, нэг ихлүүлсэн зүйлээ орхидоггүй, эцсийг нь үзэж чаддаг. Тэгэд энэ нь бол бас ингээд үнэхээр тэр эцсийг нь үзэх үед үн цэн нь бас айгүй гоё өндөр байж чаддаг гэж болов бууж ирж байна. Одоо ингээ өөр хүмүүс болвол ингээд те за би чадахгүй байна, за болиё гэж илүү өөр амар хэлбэр сонголтыг амьдралдаа хийгээд явдаг байгаа байхгүй юу. Гэтэл тэгдэггүй. Энэ болохоор ажил төрөл дээрч тэр хайр дурлал дээрч тэр ер нь ямар ч юм нийгмийн хүчин зүйлс дээр айгүй юм тууштай байж чаддаг. Тэр хугацаанд ингээд тэг юумэр юм битээ бууж өгмөр, гутармаар, шантармаар үе байсан ч гэсэндээ огт бууж өгдөггүй. Ямар ч байсан гэсэн тэр зүйлээ ингээд хайдаггүй, итгэл найдвараа алддаггүй. Ингэснээр ер нь бол маш их эд баялаг, алдар нэр, хичээл зүтгэл тэр бүх зүйлдээ ингээд яг хүрч чаддаг. Хичээл зүтгэлийнхэн үр дүнг яг ингээд бүрэн дүрэн харж чаддаг ийм потенциалтай хүмүүс байна. Тийм болохоор яг жинхэнэ бизнес одоо жинхэнэ яг нэг юм бизнесмен сэтгэлээтэй хүмүүс 3 дугаар бүлэгт байна л да. Гол нь тууштай тий ямар ч саад дотор гарч ирж исэн тэрийг давж гарч чаддаг. Ийм хүмүүс байгаа учраас хувийн зүйлээ хийхэд болвол маш амжилттай байхаар тийм потенциал болвол бас харагдаад байна. Энд нэг сонирхолтой мессеж орж ирж байгаа нь хэр баргийн хүний нэг тийм сонгодгүй сонирхолтой сонголтуудыг бас амьдралдаа хийдэг. Энэ нь бас яг ингээд зөв болдог гэж гарч ирж байна. Одоо юу мэрийн хүн болгон бас яг нисгэгч болъё гэж бодоод идэггүй. Хүн болгон сансарт нисье гэж бас шийдээд идэггүй. Ингээд нэг ихэнхдээ хүмүүс сонгохоос жоохон айдаг, имээдэг, цэрвдэг тий за хэцүү наадах чинь чадахгүй. За юмч болж хүний амь насаар ингээд тий тоглоод яах юм би өрн чадахгүй байх. Тэр гэдэг ч юм уу. Тэгээ оронд нь ингээд нийт масл сонгодог мэрэгжлийг сонгоод ажиллаж мэжилдэг хүмүүс байдаг штеп. 3 дугаар бүлгийнхэн маань ер нь маш эсэргээрээ ер нь л баг хэр баргийн хүн сонгодгүй тийм өвөрмөц ажил карьерийг сонгоод тэр ажил мэрэгчлэрээ өөрийгөө хөгжүүлээд явж байгаа юм шиг болвол гарч ирж байна. Тэгэд энэ нь болохоор танд яг зөв сонголт бас болж чаддаг. Амьдралдаа ер нь л нэг юм нэлээд өвөрмөц хэр баргийн хүний хийгээд авахаргүй сонголтуудыг хийж амьдардаг. Цаашаач тийм сонголтуудыг хийхээр байна. Гэхдээ энэ нь болохоор танд болон бусдад ингээд аюу гоё тийм инспирэшн өгдөг гинэ. Ямар сонио өвөрмөц хүн бэ? Ямар сонио өвөрмөц сонголт хийгээвэ? Гэхдээ эн чинь болдсон байх штэ. Энэ хүн хийцэн байх штэ. Тийм юм чинь би ч гэсэндээ жоохон бусдаас өөр байгаад үзье гэдэг ч юм уу. Ийм итгэл найдварыг та бас бусдад өгдгөө гэж болвол гарч ирж байна. За тэгээд өөртөө итгэлтэй байх үедээ том мөрөөдөх тусмаа маш олон зүйлийг бодит болгох чадвартай хүмүүс байна. 3 дахь бүлгийнхэн маань яг хөө ингээд энэ шидтний болон одны энергийг яг ингээд
эзэмшдэг хүмүүс байгаа байхгүй юу. Гэхдээ энэ энерги чинь бас сөргөөрөө байх юм бол айгүй хэцүү. Эргээрээ байх үедээ та бусдыг үнэхээр өөртөө татах ийм потенциалтай хүн байна. Жохон том зүйлсийн талаар том зүйлсийн талаар бод, том мөрөөд, том хичээл зүтгэлийг өөрийнхөө амьдралд гаргах тий. Ингээд зарим нэг жоохон гутран гүйцэлтэй, хайрцаглагцсан хүмүүс таныг юу гэж хэлэх нь, юу гэж бодох нь хамаагүй. Ер нь бол манифест хийх чадвар маш өндөртэй хүмүүс байгаад байгаа харагдаж байна 3 дугаар бүлгийнхэн маань. Тэгээ ер нь аз жаргалтай бай. Бусдыг одоо яг ингээд манлайлъя, бусдад айгуу гоё үлгэр дуурайлал үзүүлье гэд тэх юм болвол яг өөртөө итгээл том мөрөөдөл зорилго урдаа тавиал тэрнийхээ араас тий заавал ингээд юм бүх практикал арга зам нь танд бэлэн байж хаалбгүй. За яаж энэ амар том мөрөөдөлтөд хүрэх юм? Эхний алхам нь юу байх юм тий? Тэр нь хамаагүй. Ямар ч байсан гэсэн том зорилготой байгаад тэрэндээ өөрөө 100% чин сэтгэлээсээ итгэж яхад аяанда та өөрөө ингээ аргыг нь олоод тэр зүйлс рүүгээ ингээд хүрээд эхэлж байгаа байхгүй. А тэрний дараа болохоор таныг том мөрөөдөлтөй байна. Процесс бас ингээд дахиж дивжиж гин тий. Тэрийг чинь яг ингээд хүмүүс хараад өөрийг чинь ингээд айгүй шүтэн бишрэх, өөрийг чинь маш гоёор харах, өөрөөс чинь нэг тийм урам зориг, итгэл найдвар авах. Таныг ингээд жоохон сайнаар даган дуурайх гэх юм уу? Тийм юмнууд бас айгүй их болох боломжтой байгаад байгаа харагдаж байна. За тэгээ temperance гарч ирж байна. За би temperance-ыг ер нь саяхан айгүй сайн ойлгосон юм. Миний надад өстө байдаггүй ганц чанар гэх юм уу? Temperance гэдэг бол одоо ингээд эрх чөлөө, өөрийгөө сонгох, тайван амгалан байдал, тэнцвэр энтрийг бэлэгддэг ч гэсэндээ тэнцвэртэй ингээ удаан байна гэдэг айгүй хэцүү. Одоо юу мэрэн битээ нэг ажил мэргэжлийг та эзэмшихийн тулд айгүй тийм удаан хугацаа орох юм байлаа гэж бодъё л да. Зүгээр ингээд сураал 4-3 жил ингээд 4-3 жилд багтаад гүйцэлдүүлчдэг юм биш. Ингээ маш олон жил шаарддаг, 10 жил, 15 жил шаарддаг юм байлаа гэд тэгэхэд temperance card болвол тэрийг яг ингээд хийж чадах хүмүүс байхгүй юу? Ингээд нэг амжилтанд хүрэхээс өмнөх тэр амжилтгүй байдал, мөнгө санхүүгийн ашиг орлого багтаа тэр үе хүмүүс танд итгэхгүй, өөр сонголт хий, ер нь одоо хийж байгаа юм бол арай хурдан амжилтанд хүргэх, хурдан болж бүтэх замыг сонго энэ төр гэж яхад үгүй. Гэт яг ингээд хичээгээд, хөдөлмөрлөөд, тисээд тэгээд зорьсондоо хүрж байгаа энэ удаан юм хүүтэн айгүй хэцүү процесс ахгүй да. Тэгээ энийг бол бүр яг тултлан хийж чадах ийм потенциалтай хүмүүс гэж гарч ирж байна. Одоо энэ өмнөр явбал үхэр тэргээр туулаа гүйцэн гэдэг чтэй. Яг тийм энергитэй хүмүүс байгаад байгаа харагдаж байгаа. Тэгэхээр маш төсвөртэй. Ер нь л нэг юмд зорилго тавьсан бол тэрнийхээ эцсийг үзэж чаддаг. Тэр зүйлээ амжилтанд хүртэл өөрийнхөө сэтгэлд хүрэх хэмжээний амжилтанд хүртэл ингээд яг явуулж чаддаг. Ийм айхтар хүмүүс байна. Ийм хүчтэй потенциал болвол танд байна гэж бол хүзэр гаргаж ирж байна. Тийм 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь нэг хоёрын хооронд юмыг заа зүгээр дуршаад үзье, сонирхоод үзье гэж хэлүүлдэггүй. Нэг хөдлөл том хөдөлдөг. Тэгээ тэрнийхээ үр дүнг амстлаа ер нь болвол огт зогсдоггүй гэж гарч ирж байна. Тэгээ нэг тийм худлаа зан айгу багтаа гэх юм уу 3 дугаар бүлгийнх маань энэ нь бас ингээд таныг айгу тийм eccentric, raw одоо юу гэж хэлмээр юм тийм маш өвөрмөц ямар ч юм хиймэл худлаа юм байхгүй юм үнэн бас байлгаж чаддаг. Хүмүүс тэрэнд чинь бас айгу татагддаг талтай. А болохгүй байгаа юмнуудаа яг ингээд хилдэг тий өө за миний энэ болохгүй байна өө тэр ингээд одоохондоо яг аhiхгүй байгаа тий. Гэтэ зүгээрээ би чадна. Гэт ингээд байгаа юмыг бас байгаагаар нь харж хийлж харуулж чаддаг. Ийм гоё потенциал болвол байна. Яг ийм entrepreneur цаашлаад яг ингээд бизнес эрхлэгч яг өөрийн гэсэн баялагийг бүтээгч ийм хүмүүс болох потенциалтай болвол яг байгаад байгаа хүмүүс харагдаж байна 3 дугаар бүлгийнхэн маань.
За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн дээд би тэднэр яг юугаар нь бахархаж байна вэ? За 3 дугаар бүлгийнхний дээд бие болвол 3 дэх танаар маш их бахархаж байгаа хүзүүгээр гарч ирж байна. Ингээ 3 дугаар бүлгийнхнийг харахаар нэг өнгөрсөн 3 сарын хугацаанд ч юм уу айгүй нэг тийм их хил ам, хэрүүл, тэмцэл энэ төр байсан байгаа аахгүй юу? Ер нь бол таны итгэж найдаж исэн хүмүүс чинь таны бодсон шиг байгаагүй. Та яг хүртэх ёстой өөрийнхөө амжилтыг бусдаас болоод ингээд хүртэж чадаагүй. Инээсээ болоод ингээд юм маш стресстэй, айдастай ийм нөхцөл байдалд ингээд автаагүй биш 3 дугаар бүлгийнхэн маань автсан байна. Танаас нэг их шалтгаалаагүй л гэж гарч ирж байна л да. Ер нь ингээд хүмүүс яг ингээ ар өрөөс ч хутгалсан, таныг ардуурч яг ингээд муу хийлсэн тий. Таны амжилтыг өөрийн болгож ингэж хулгайсан ч юм уу. Ямар ч байсан гэсэн нэг юм таагүй маш хэцүү хүнд нөхцөл байдалд ингээ өнгөрсөн 3 сарын хугацаанд байж гэтэл ерөөсө бууж өгөөгүйд чинь таны дээд би бол танаар маш их бахархаж байна. Хэр багийн хүн байсан бол яг ингээд бараг тий сэтгэл готролд ороод бүр ингээ бусдад итгэх итгэлээ алдаад өөрийгөө бүр ингээд нөөгөөд тий гэр интересээ гарахаа болоод ингээд юм маш дотгошооноо болж өөрийгөө алдаж ч болохгүй юм хүнд нөхцөл байдалд 3 дугаар бүлгийнхэн маань нэг л өнгөрсөнд байсан байгаад байгаа харагдаж байгаа юм. Тэгээс бас юм байнгын хэрүүл амтай, тэмцэлтэй, амар том хэрүүлүүд биш байсан ч гэсэндээ хамаагүй нэг хүнтэй ингээл үл ойлголцол яваалсан. Тийм нөхцөл байдлуудад байсан хэрнээ ер нь ингээл амьдрал хүмүүстэй өөрт чинь ингээд шудраг ёсыг та хүртэх ёстой байдал үгүй дандаа л юм шудраг бус юм танд ирээд исэн. Гэтэл тэр нөхцөл байдалд огт бууж өгч чадаагүй. Яг ингээд амар стресстэй, айгүй муухай байсан ч гэсэндээ та энэ болгоныг маш хүчтэйгээр, өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор ингээд даваад гарсан. Тэгээ одоо болвол ингээд нэг юм сайхан болох, буцаад ингээд амьдрал сайжрах, таныг дэмждэг, хүндэлдэг яг ийм үнэн хүмүүс амьдралд чинь гарч ирэхэд ингээд амар гоё ойртсон байгаа харагдаж байгаа хгүй. Ер нь тийм үе эхэлж гэн ирэх нэг сарын дотор. Тэгээ энэ хүртэл үнэхээр зоригтой тиссэн байна. Өнгөрсөн рүүгээ харж өөрийгөө алдаагүй байна, тий. Ерөөсөө ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг ийм амар хүнд нөхцөл байдалд шархлуулаагүй, өөртөө итгэх итгэлээ, ирээдүйд итгэх итгэлээ, хүмүүст итгэх итгэлээ, амьдралд итгэх итгэлээ ерөөсөө алдаагүй. Үнэхээр шаналж исэн, та стресстэй жисэн, шүн унтаж чадахгүй бүр ингээд амар уйлал, тэгээ хүнд байдалд орж исэн, тиймэрхүү юмуд байх шиг байна. Тэгсэн ч гэсэндээ хизээж зогсоогүй. Яг энэ муухай мэдрэмжүүдийн эсрэг, шудраг бус хүмүүсийн эсрэг, шудраг бус нөхцөл байдлуудын эсрэг тэмцсэн байна. Тэгээ тэмцэж явж байхдаа ингээд 3 дугаар бүлгийнхэн маань айгүй хөөрхөн эдгэрсэн гэх юм уу, ангаацсан, буцаад ангаагдсан, өөртөө ангаацсан. Амьдралд итгэх итгэлээ улам батжуулж чадсан. Энэнд чинь таны дээд би танаар үнэхээр бахархаж байгаа харагдаж байна. За энэ чигээс ингээд ордуудыг харах юм бол маш хүчтэй охин, жинлүүр, матар, хумах, ихэр, үхэр охин матрын ордууд бол гарч ирж байна. Дахиад тавтаад хэлчихэж байгаа ах би. За ингээд уншлагын дуслаа, баярлаа. Нэмэлтээр бид нар юг харах вэ гэхээр
ер нь хэн таны талаар бодож байна вэ? Ер нь ингээд цаанаас нэг specific нарийн хүн гарч ирээд байгаа л да, хүмүүс ч юм уу. Ер нь хэн таны талаар бодож байна? Хүмүүс таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна гэдгийг харна. За тэгээд таны дараагийн glow up юу байх юм бэ гэдгийг харна. За ингээд маш гоё potential байна. Энэ потенциалаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг харна. За тэгээд одоогийн нөхцөл байдалд нь сахиуснууд нь ямар зөвлөгөө өгж байгааг харах болно. Баярлалаа.